Маш сонирхолтой тийм өөр ортын төрлийн нэг уран шинээр болоод тэгэхээр энэ дэлхийн өөр хаанч байхгүй тэр уран байна гэсэн. Өөрөө хөрсөө бордоод идэг уран байхгүй. Тэгэд би уран нэрээрээ нэрлүүлсэн. За сайн байцгаана уу. Намайг Оюума гэдэг би Хөвсгөл аймагаас ирсэн. Хөвсгөл далайн нийгэмлэг төрийн бүс байгууллагын тэргүүн юм хүн байна. Би Монгол Улсын сургуулийн уран судлаач мэргэжлээр төгссөн. Тэгээд насаараа л ургамлын чиглэлээр судалгаа хийгээд явж байгаа. Тэгээд яг энэ ургамлыг судалгааны хувьд бол 2023 онд Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын захиалгаар Цагаан уул сумын бэлчээрийн доройтлын судалгаа, хортой ургамлын судалгаа хийсэн. Тэр судалгаа хийхдээ замдаа бол Цагаан уул сумын бүх нутаг дэвсгэрээр үзэн штэ. Тэгээд маш сонирхолтой тийм өөр ортын төрлийн нэг уран шинээр болоод тэр олсон ургамлаа мэдээж тэмдэглэдэг хүн чинь таних биш тэ. Тэгээд зургийг аваад, юуг нь аваад, гербарыг аваад хатаагаад ингээд их сургуулийн лабораторид өгсөн. Тэгээд их сургуулийн судлаачд байдаг юм. Тэнд Монгол Улсын их сургуулийн багш доктор Оюун Цэцэг гэж хүн байгаа. Тэрний шавнар Солонгос доктор хамгаалсан баас мөнгө тулга гэдэг дарган мөнгө тулга гэдэг залуу байгаа. Эднэр англи зүйч гэж бас ургамлын тусдаа салбар хэлдэг. Яг ургамлыг ямар зүйл болгон тогтоодог. Тэр хүмүүс ингэж үзээд энэ бүр дэлхийд байхгүй ургамл байна гэж бас нэрлээд үзээд тэгэд мөн үү биш үү гэдгийг баталгааны тулд бас олон улсын хэмжээний сэтгүүлд ботаникийн сэтгүүлд явуулдаг. Тэнд дэлхийн олон хүмүүс бүгд ингэ хянж үзээд энэ үл яхахгүй шинэ зүйл нэг гэдгийг хэлээд за тэгээд энэ ургамлыг Монголынхаа нэрээр нэрлэх хэрэгтэй боллоо яах вэ гэх Монголда тэгээд тэр окситропс гэж ортоз гэдэг зүйл нь бол төрөл нь бол ойлгомжтой. Ард нь тэр нээсэн үний нэр байж ямар нэг нэр өгдөг байхгүй юу? Хөвсгөлийнх байх уу, цагаан уулынх байх уу, Оюума гэж байх уу, их хвчлэн бас судлаач нэр өгдөг олсон хүмүүс нь. Тэгээд тэр хүмүүс тогтоод Оюума гэж нэр өгөхөөр бид нар бодож जैन та нар зөвшөөрөхөөр тэгээд би ургамлаа нэрээрээ нэрлүүлсэн. Ганцхан Оюума гэд нэг цэг дээр нэг хоёрхан цэг дээр олж байгаа. Тэгэхээр энэ дэлхийн өөр хаанч байхгүй тэр ургамл байна гэсэн. Тэгэд энэ ортоцын төрлийн ургамл нь бас онцлог нь буурцэгт ургамл гэд байдаг. Буурцэгт ургамлын гол онцлог нь үндэсэндээ байдаг. Үндэсэндээ азот фиксацлна гэж ярьдаг. Ингээд өөрөө хөрсөө бордоод байдаг ургамл байхгүй юу? Ямар нэг мэдлэл бэлчээр доройтсон газар ургалаа гэхэд цөлжлөө гэж бодъё доройтод хөрсний доройтол болчиход өөрөө ингээд азот ялгаруулад хөрсөө бордоод иддэг бас тийм ашигтай. Тэгээд дээр нь маш их уурга агуулдаг тэр төрлийн ургамлууд тахиг Пржевальский гэдэг хүн нээсэн гэдэг шиг тэр хүнийхээ нэр нэрлэж байгаа байхгүй. Тэр Монголд англи зүйн салбараар бас нэлээд хэдэн тийм нэр өгсөн ургамлынхаа нэрлэлсэн хүмүүс байдаг. Санжир доктор Өлзөө бодог. Тэгээд Оюун Цэцэг өөрөө Банзарагч энэ төр гээд Гамбалдын бодлын тэр гэх хүчлээ. Тэгээд энэ Оюун Цэцэг гэдэг хүмүүс бас нэлээд олон нэрлүүлсэн. Тэрний нэг нь би. Тэгтээ бас нэг азтай ургамал судлаач бол хичнээн олон жил бүр ингээд судалгаа хийсэн академийн судлаачд байна. Насаараа ингээд ажилласан хүмүүс байна. Тэгэхдээ бас нэрээрээ нэрлүүлсэн хүн бол бас цөөхөн. Тэрний дотроос би хөдөө сууж гаад хөдөө хөвсгөлдөө ингэж байж гад нэг хүрээлэнгийн харьяа биш их сургуулийн харьяа биш би даасан судлаач аахгүй юу. Тэгээд тэр ургамлаараа нэрлүүлчихвэл бас миний аз гэх юм уу их сайн хавар бас азтай л тавьдаг л да. Ер нь бол ялангуяа байгалийн шинжилгээний чиглэлээр бол манайд маш том эрдэмтд байгаа. Одоо тэр олон улсын сэтгүүлд хэвлүүлснээр тэрнээс нь хэр ижил авснаар Монголын судлаачдтай ер нь дэлхийн судлаачдын чансаг тогтоодог. Тэрэн дээр бол манай мойсын судлаачид ялангуяа байгаль орчны судлаачид бол асар их тийм хүмүүс бүтээлээ хэвлүүлж байгаа. Гэхдээ манайхан тэрнийг ерөөсөө нийт дэлгдэг. Тэгэд би зүгээр өөрөө судлаач өөрөө юуныхаа хувьд бас нэг юм байна бол бид нар тэгээд хэвлүүлэл хаяад авах шаардлага байхгүй. Яагаад гэвэл хэвлүүлэлээ тэр нь хүн ашигладаг байх хэрэгтэй гэдэг талаас нь бид нар хичнээн эрдэмтдэл дэлхийд даяар жоохон юу яаж юм л да хэвлүүл ашир их юм судлал тогтоогоод хэвлүүлэл тэрнийгээ би том хүн гэж бодоод байдаг. Би болохоор өөр үзэл бодолтой судлаач. Яагаад гэвэл би ингээд хэрвээ судлаад юм тогтоосон бол тэрнийг хэрэглэх ёстой. Тэрний ерөөсөө яаж үр дүнтэй байх юм гэдгийг
хийх ёстой. Тийм учраас би практик руу юм идэг байхгүй юу. Ер нь тэр Монгол бол маш онцлог. Одоо яг хуурай Төв Азийн өндөрлөг, тэгш өндөрлөг маш хуурай сэрүүн хуурай дөрвөн улиралтай газар ургаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр тэндээ тааруулаад ургамал ургалтын хугацаа нь бүс нотогтой өөр. За хөвсгөлдөл ургамал ургах хугацаа нь ерөөсөө 70 юм 90 хоног байдаг. Тэгээд наашаа газар тариалангийн бүс рүүгээ нэг 120 хоног болоод говь хангаар 150 хоног ургаж байна шүү дээ. Үргэлжилж ургаж байна. Тэгээд ургаад ирэхээр ургамалч нь бос газар бол тасралтгүй ногоон байдаг. Манайх нь тийм хэсэг хоног руугаал өхөл өвлжилж яах нь гэдгийг ингээл 50 байдалд орчдөг. Тэгэл ургахгүй байж штэ. Тэгэхээр энэ хугацаанд амжиж ургахын тулд өнөө тэр байдал чинь маш хүчтэй бадсан солилцоогоо явуулаад маш ингээд ургана. Тэгээд дээр нь өнөө доторх химийн байдас агуулмж нь аюу өндөрсөд ирж байгаа. Хүч ялангуяа ургамал ургахтай хугацаа богиносго тусмаа бадсан солилцоо маш хүчтэй явуулаад ирэнгүүт нь тэн дотор байдаг бадсууд аюу их болдог. Говь руу яваад үзэхээр ургамлууд чинь бас ингээд махлаг шүүслэг байгаад ингээд дотроо бүх юм агуулсан байж идэг. Тэгээд говийн бас ангилан өндөртэй байдаг. Ялангуяа хөвсгөл юм уу хөтнөс сэрүүн газар очоод өнөр уулын тавд оронгоор нь дан өнөрт ангилан өнөртэй ургамлууд байгаа. Энэ ангилан өнөр бид нэр монголчууд яриад гэсэн Монголын өнөртэй салхих гэдэг. Монголд гоё модноос өнөртгий. Энэ байсан арц чинь тэр юунд хятад зөндөө байгаад өнөртөх юм гээд. Тэгэхээр тэр эпирийн тастай ургамал тэр антиоксидант идэх гэж бас нэг сүүлийн үед их ярьж байгаа шүү дээ. Монголчууд энэ дэлхийд даяар антиоксиданттай гэж ярьдаг шүү дээ. Тэр антиоксидант чадвал Монголын ургамал даахгүй. Маш хөтөн мад ширүүн хоёрын хэлбэлзэл ихтэй байвал антиоксидант идэх гэж дотор нь байдаг. Тэр ургамлууд яадаг вөхөр хүмүүс одоо дэлхий дээр хүмүүсийг наслалтанд нөлөөлөд байгаа нэг юу халдвар тус хавдар байна. Чигрийн шижин байна. Дэлхийн цусны даралт марлт гэсэн өвчнүүд шүү дээ. Энэ өвчин чинь буруу урвал бид үүсгэр байдаг. Тэр урвалыг нь зөв болгодог тийм байдсан Монголд байна гэсэн үг. Ихэнх ургамлууд антиоксидант. Тэгэхээр бид нэр ерөөсөө гол юм нь өөрийнхөө ургамлыг судалдаг. Өөрийнхөө юмнуудыг хайчаад дэлхий дээр гарч ирж байгаа бүр тийм юмнуудыг антиоксидантыг тэднээс өмнө маркетинг сайт ингэж ярангууд нь л тэр дэлхийн юм бол сайн гэж бодоод өөрийнхөө юмнуудыг хайчаалдан гадны том бүтээгдэхүүнийг айгүй өндөр үнээр авч яваад ингэж байгаа. Манай Монголын ургамлуудын тийм эмийн чанар бол ингээл өөрсдөө хэрэглүүл үнэхээр гайхамшигтай сайн байна. Одоо сүүлийн үед ханад хүрээд ерөөсөө ханад идэхгүй маш их үнэтэй юм болж штэ. Тэгэхээр тэрэнд идэхгүй байжсэн ургамлын өгч чаар идэгчээд байгаа байхгүй юу. Ерөөс энгийн айгүй энгийн одоо ансын навж барилгана гэд бидний өдөр тутамд энэ хүн энд байдаг гардаар байдаг ургамлууд чинь бүгдээр айгүй том эмийн чанартай. Гэтэл чинь бид нэр монголчуудын сэтгэхгүй бүр ховор юм уу идэгдэг гэж бас боддог. Бүр үнэтэй юм уу идэгдэг гэж боддог нэг тийм юутай. Тэгээд бид нар монголчууд ч ерөөсөө л байгалийн юм чинь байгалаа. Ерөөсөө л байгалийн юм хүн гүйцэж юм хийж чаддгүй юм шүү дээ. Байгалийн тэр том чанартай юм хийж чадахгүй. Тэгээд хэрэглэхээр бид нэр яг буруу хэрэглэж байгаа юм байгаа л да. Нөгөө ургамлаа таньж мэдгүйгээс хит хэрэглэн яаж хэрэглэх ойлгохгүйгээр хэрэглэж гаж нөлөөг бас үүсгэж जैन. Дээр нь мэдхгүй хүмүүс янз янзын юм том найруулж бас жоохон юу хийж байгаа. Тэгэхээр бид нэр энэ дээр бас орох ёстой, монголчууд судлах ёстой. Би тэр нэг тийм юу гэдэг нэг хэдэн ургамлууд тастаал ингэж аваад ирэхээр ёстой энийг дуусгачих нэгэд би өөрөө ургамал хамгаалдаг хүн шүү дээ. Одоо жишээлбэл Вансенберг гэдэг яриад байгаа энэ ургамлыг бол үнэхээр хадгалахаас өөр амгаа. Яагаад гэвэл 5-6 жилийн амьдралдаа ганцхан удаа одоо өөрөө хийх гэж яхад тэрнийг аваад дуусгаад ам чинь тэр ургамал нөөц нөлөөлнө шүү дээ. Гэтэл чинь ургамал өөрөө ингээд өөрийгөө энэ дэлхий дээр үйлдвэрлэж өөрийнхөө биеийг бий болгож байгаа амьд организм шүү дээ. Тэгээд ингээд ус тастаал авахд мал бэлчээл ингээд явна маргааш нь ахаал ургаад байдаг үстэй. Ер нь зөв ашиглавал гэтэл чинь ургамал ингээд авсны авангууд устчихна гэж байдаг байхгүй. Яаж авах вэ? Зөв тэрнийг нэг удаагийн тохиолдол яг зөв тохиолдолд нь яг зөв аргаар ингээд авчвал нөгөө ургамал чинь навчлал цэцгэлээ дахиад буцаад ургацдаг юм. Ялангуяа үйтэй ургамал гэхэд 6 дахин ингээд хайчлах 6 дахин сэргэнэ гэдэг ургамал тогтоосон байгаа шүү дээ. Тэр бид нэр ашиглах ёстой гэдгийг бас зөв ашиглах ёстой. Яаж ашиглах тийм арга ухааныг яах ёстой. Тэрэн дээр нь шинжлэх ухаан зүгээр нэг ингээд ингээ аваад байгаа юм шиг. Манай шинжлэх ухааныхан айгүй яаралтай тэр ургамлаа өөр энэ гол ургамлаа судалж тогтоож өөрснөө ашиглахыг
ашиглаж үйлдвэрлэл нэвтрүүлэх талаар бол хийх ёстой л гэж би дотроо боддог байна.